Сайн байцгаана уу? Тэгэхээр өдөр тутмын бүртгэлийн тайлангаа яаж гаргах вэ? Ер нь тайлан диаграмуудыг ханаас гаргаж авдаг юм бэ? Хэвлэлээ өнөөдөр яарцгаая. За ингээд LibView товчон дээрээ дараад тайлан диаграм гэдэг хийж байгаа. За ингээд тайлан лугаа орчин. Тэг ингээд энэ уншигчийн байдлаад хамгийн ихэнд сонгоотой байж байна. Энэ дээрээс бид нэр өөр тайлангуудаа ингээд сонгоод авч болно. За уншигчийн байдал өдөр тутмын бүртгэлийн тайлангаа үзэхсээ харъя. За ингээ 24 оны за би 11 сарыг ч юм уу харчээ тий. За тэгэхээр өдөр тутмын бүртгэлийг бол нөгөө үйлчилгээ ингээд бид нэр баркодороо уншигчтай бүртгээд олж байгаа нөмө баркодороо бүртгээд ингээ явж хахад өдөр тутмын бүртгэл бол цаанаараа автоматар бүртгэгдэж чинь бид нэр тэрийг өөрсдөө гараараа хөтлөх шаардлагагүй. За ингээд тайлан руугаа орж ирээд уншигчийн байдлаа за тайлан гаргаж байгаа он сараа сонгоод шүүж харахад арчна. За ингээд шүүгээд харахаар тайлан гараад ирсэн. Бэлэн. За ингээд дунд сургуулийн загвараар тайлан гарч ирж байна тийм ээ. За 11 сарын байдлаар байна. За оны ихний өссөн дүнгээр гээд явж ин сарын дүн 535, оны ихнээс өссөн дүнгээр 39,561 гээд ингээд. За ингээд ангиангаар нь задлаад ингээд харуулсан байдалтай байж байна. Энэ бол нэлээд том номын сан дээр авсан жишээ байна тийм ээ. За өшөө дараа нь одоо энэ файлаа бол зүгээр ингээд даунлоод хийгээд авчна. Эсвэл принт дагаад ингээд хэвлээд авч болно тий бэлэн өгснөйт. За олгосон номын тайлангаа бид нэр энэ шүүлтүр дээрээсээ сонгож аваад бас ингээд харчиж болно. За жилийн эцсээр тайлан гаргаж байгаа бол бид нэр 12 сар гэдгээ сонгож аваад харж штэ тийм ээ. За ингээд энэ олгосон номоо бол ингээд бас шинжлэх ухааныхын ангаар ингээд задлаад харуулсан ингээд нийт дүнтэйг ингээд харагдаж байна. За бүх олгосон номыг бас харуулж байна. За түүнээс гадна нийт олгосон номноос хэдийг нь гэрээр олгосон юм бэ гэх юм бас тусад нь харуулж байна. За нэмэгдсэн бүртгэлийн тайлан гэдэг тийм. Энэ тайлангаа бас ингээд шүүлтүр дээрээсээ сонгож аваад бид нэр ингээд шүүгээд харчиж болно. За энд ингээд нэгдсэн бүртгэлийн тайлан гарч ин тий. 24 онд хүлээж авсан материал байхгүй байна гэж. Хэрвээ баримтаа бүртгэжүүл энэ дээр ингээд хүлээж авсан материалуудаа баримтын дагуу бүртгэжүүл тайлан дээрээ шууд ороод ирдэг байгаа тийм ээ. За 23 оныхыг нь бас харж болно. Ер нь бол өмнөх жилүүдийнхаа тайланг дуртай үедээ ингээд өмнөх саруудынхаа өдөр тутмын бүртгэлийн тайлангаа гэсэн өмнөх саруудаа дуртай үедээ харж болно тийм ээ. За энэ бол 23 онд нэлээд олон ном хүлээж авсан юм байна тийм ээ. Ингээд бэлэг хандвар тэд юугаар худалдаж авсан тэд гэдэг ингээд он сартаагаа ингээд дугаараар ингээд баримтаар ингээд бүртгээд авсан байна. За түүнээс гадна одоо материал энэ агтлсан болвол тийм ээ хасагдсан материалын тайлан ингээд тусдаа гаргадаг. За 24 онд бол материал хасаагүй байгаа юм байна. Гих мэдчихлээ. За ингээд тайлангуудаа ингээд тусад нь ингээд гаргаад авчиж болдог. Энд одоо дэлгэрэнгүйгээр нь ингээд өөр янзын тайлангууд бас байж байна. За жишээ нь эргэсэд цагаар тэргээд байж байна. Ер нь хэдэн цагийн үед ямар хэд зэрэг ачаалттай байдаг юм бэ гэдгийг ингээд харуулдаг тайлан байж байна. За эндээс ингээд харахад бол энэ номын сан бол ер нь 13 цагаас хойш нэлээд өндөр ачаалттай байдаг. За орой 17 цагийн үед бол бүр нэлээд өндөр өсөж ирдэг юм номын сан харагдаж байна. За ингээд тайлан дотор юм олон янзын тайлан байгаа. Үндсэн нөгөө өдөр тутмын бүртгэлийн тайлан, нэгдсэн бүртгэлийн тайлангаас гадна өөр нэмэлт тайлангууд байдаг бахнэ. За тэгээд тухайн номын сангаас юм уу тухайн цаг үеийн байдлаас хамаарат бид нар бас тайлангийн загварууд шинээр нэмж оруулаад байдаг. Тэгэхээр хүссэн тайлангаа дуртай үедээ гаргаад авч болно гэсэн. За диаграм гэдэг чинь. Диаграм руу ороход бид нар жишээ нь нөгөө өдөр тутмын бүртгэлийнхаа тайланг бид нар энд юугаар нь харж байна. Диаграма буюу зургаар ингээ харуулж байна. За ингээд энэ бүтэн жиглэр нь сар сараар нь ингээ харуулсан байна тийм ээ. За энэ тайлангаа бид нар хадгалах гэдгийг төвчөөд аваад зүгээр татаад авчиж байна. За
Үүнээс гадна одоо энэ бол ингээд танхимын үйлчилгээ хідэн хүн шинээр бүртгүүлсэн, хідэн хүн ирсэн, хідэн материал олгосон тийм ээ. Гэрээр хэдийг олгосон, хэдийг буцааж авсан гэдгийг ингээ харуулж байна. Тэгээ бүтэн жилээр нь харж болно. Сараар нь одоо зөвхөн нэг сарынхыг нь харъя гэд ингээд бас харж болно. За түүнээс гадна одоо сонголт гэдэг тийм ээ. Сонголт хэдэн хүн одоо ингээд материал сонгож авсан бэ гэдгийг нь харж байна. За нэг сард сонголт байхгүй байна. За түүнээс гадна энд одоо материалын бүртгэл гэдэг чинь нөгөө намын санчт маань номоо ингээд бүртгэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ сард одоо хэдний өдөр хэр их материал бүртгэсэн бэ, хэдэн материал дээр засвар хийсэн бэ гэдгийг бас ингээд бид нэр тоош гэж харчиж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн ном олгохоос гадна ном бүртгэж байгаа үйл ажиллагаа бид нар ингээд баримтжуулаад графикаар гаргаад авчиж болно. За энэ бас электрон каталогийн хайлт гэдэг ингээд диаграм байж байна. За одоо ингээд одоо бид нэг уншигчтай зориулаад электрон каталог гэдэг тусдаа хаяг байдаг тийм. Тэр электрон каталог дээр уншигчд маань хэр олон удаа орж ирж хайлт хийсэн бэ гэдгийг одоо бид нар бас эндээс ингээ харчиж болох нэ. За одоо бүр бүтэн жилээр нэг ингээ харчиж болно. 24 оны байдлаар ингээ харах юм бол за 4 сарын үед бол нэлээд өндөр хайлт байж байгаа. 100 одоо амралтын үед багасаад ингээ буцаад намар ингээ орж ирээд ийм байдалтай орж ирдгээ гэсэн иймэрхүү график ингээ харагдчихэв. За ганцхан үйлчлэгээ материал бүртгэлээс гадна бид нар ер нь дансанд байгаа нийт номынхоо одоо агуулгын бүтцээр нь ингээ задлаад харж болно. За утга зохиолын ном төдөө, хөдөө аж ахуй техник ангаахын ном төдөө гэдэг ингээд бүр хувилаад ингээ гаргаад авчиж болно. За хэлээр нь бүр ямар хэлний номнууд байгаа юм бэ гэдгийг бас ингээд хараад за энийг ингээд хадгалах дараад татаад авчиж болно. Фондын бүтцээ бид нэр ингээд график байдлаар харж болно гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тайлан ба диаграм дотор бол олон янзын тайлан, олон янзын диаграмууд байгаа. Энэ дээр бас ингээд шинээр ингээд байнга загварууд нэмэгдчихэд. Тэгэхээр биднэрт бол тайлан диаграм бол дуртай үедээ ямар ч байдлаар ингээд гаргаад авах боломжтой байдаг байх юм шүү. За ингээд амжилт